Сайн байцгаана уу? Та бүхэн мотиватор подкастын ахин нэг шинэ дугаарыг сонсоход бэлэн болсон байна. За, би бол мотиватор амар төвшин байна. За, ингээд өнөөдөр Alpha Academy-ийн захиалгаар хүрэгдэж байгаа цуврал нэвтрүүлгийн бас нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За, Alpha Academy маань онлайн дээр хувь хүний хөгжил зориулсан 13 цуврал хичээл явж байгаа. За, энэ хичээл дээр хичээл заах багш нар маань нэг нэгээрээ зочин болж одоо манай подкаст орж ирж байгаа. За, өнөөдрийн сэдэв бол алсын хараа. За, алсын хараа сэдвээр хичээл заахаар одоо төлөвлөгдсөн байгаа. Alpha Academy-ийн коуч Цэгмэд багш өнөөдөр одоо манай зочноор өргөдөө орж ирсэн байна. Сайн байна уу та? Сайхан уурчж байна уу? Сайн байна уу? Сайхан уурчж байна. За, танд ямар ч хэлсэн баяр хүргэе. Та Alpha Academy-ийн багш нарын багт орж энэ цуврал хичээлийг заахаар болсон юм байна. Ингээд таны заах байгаа хичээлийн баярлалаа тань. Тэ. Таны заах байгаа хичээлийн нэр маш сонирхолтой сонсогдож байна. Алсын хараа. За, энэ бол хувь хүн, албан байгууллага, баг хамт олон хаанч байсан гэсэн тэр баг хамт олон хүнийг хөдөлгдөг маш чухал сэдвээ. Тэгээ энэ сэдвийн талаар та заах байгаа юм байна. Та манай сонсогчдод энэ сэдвтэй холбоотой мэдээлэл өгөхөөс өмнө өөрийгөө бас тавчхан танилцуулахгүй юу? Та одоо одоо ямар амьдралын замналыг туулаад яагаад одоо өнөөдөр энэ Alpha Academy хүртэл багшлаад одоо явж байгаа үлээ. Энэ хүртэл та өөрийнхөө одоо хувь хүнийхээ түүхээс нэг товчхон манай сонсогчдод хуваалцаач. За, миний хувьд тэгэхээр би барилгын материалын бизнес хийдэг Evel Alder гэдэг компани захирал байсан. Одоо болохоор шинэ захирал томилоод өөрөө одоо Alpha Academy багшаар ингээд орж ажиллаж байна. За, энэ Evel Alder компаниг босгохын тулд би маш их алдаж онож явсан байгаа. Тэгээд нэг том алдаа гаргасан нь юу гэхээр би санхүүгийн одоо хямралд орсон. Тэгээд санхүүгийн хямралд орсон одоо тэр үеэсээ Alpha Academy-тэй Academy сургалтнуудад сууж Alpha Academy-ийн энэ зарчмуудыг сургалтуудыг хичээл амьдралдаа хэрэгжүүлж тэгээд өөрөө ингэж боловсруулж гаргаснараа би тэр санхүүгийн асуудлаас гарсан байгаа. За, энэ санхүүгийн асуудлаас гарахын зэрэгцээ хувь хүнийхээ хувьд би өөрөө маш сайн коучсон. Өөрчлөлт тэгээд сэтгэлгээ, үйлдэл, үйлс ер нь бүх зүйлээрээ өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр ер нь санхүүгийн асуудал гэдэг зүйл нь юунаас гардаг юм бэ гэсэн учир шалтгааныг би өөр дээрээ туршиж олсон. Энэ нь ерөөсөө алсын хараа байхгүй. Яг зөв. Тий, алсын хараа байхгүй байсан, төлөвлөгөөгүй байсан, зориггүй байсан, мөрөөдөл гэж байхгүй. Тэгээ хувь хүн өөрөө ямар ч одоо эерэг хандлагагүй байсан учраас энэ асуудалд орсон гэдгээ би одоо Alpha Academy сургалтнуудад сууж ингэж ойлгосон байгаамаа. Түүнийгээ тэгээд хэрэгжүүлээд бүхэл асуудлаасаа гарсан. Өнөөдөр бас одоо компани маань миний дунд охин одоо шинэ захирлаар томилогдоод ажиллаж байгаа, маш амжилттай ажиллаж байгаа. Манай харилцагч олон байгууллагууд мэдж байгаа хаа гэж бодож байна. За, баярлалаа. За, та маш товчхон бас өөрийнхөө амьдралын туршлагаас хуваалцлаа. Харин би ч гэсэн санаж байна. Яагаад тэгэхээр би бол та бүхэн бас зарим нь мэдэхгүй байгаа бол би бас өөрийгөө дахиад нэг танилцуулъя. Би болохоор Монгол Германы хамтарсан Axel Fischer Academy үүсгэн байгуулагч байгаа. Тэгээд цэгмд ихж байгаа бол одоо хувь хүн талаас нь мэддэг болоод ер нь манай ажил эхэлснээс хойш бид нар одоо нэг таньдаг болсон. Тэгээ яг нүдэн дээр одоо амьдрал нь өөрчлөгдөж алдаа төсөлтэй байдлуудад засаж бизнес дээрээ одоо буцаж сэргээлтийг авчирсан. Маш одоо ийм зоримог одоо эмхтэй байгаа. За, ингээд таны заах байгаа хичээл дотор би таны хичээлийн хөтөлбөрийг харж байна л да. Энэ дотор болохоор 4 эмдэд сэдэв байгаа юм байна. Ингээ харахаар бас энэ дотор сэтгэл судлал, сэтгэл зүйтэй холбоотой бас 2-3 чухал сэдэв харагдаж байна. За, та ер нь манай сонсогч нарт хандаад одоо яагаад та нар одоо жишээлбэл танд бол сая бизнесийнхаа тэр санхүүгийн хүнд байдлыг давхад алсын хараа зорилготой болох айгүй хэрэгтэй байсан байна гэж ярьж штэ. Тэгвэл одоо манай сонсогчдын хувьд яагаад энэ хичээлд суух хэрэгтэй вэ? Та нэг 2 шалтгаан хэлээч те. Энэ хичээлтэй холбоотой. За, энэ хичээлтэй холбоотой 2 шалтгаан хэлсэн бол хамгийн түрүүнд хувь хүн өөрийнхөө хандлага болон үйлдэл бүх зүйлээ өөрчлөх хэрэгтэй. Дараагийн зүйл болохоор маш одоо
хэтийн төлөв алсын хараатай байж ээж одоо түүнийхээ төлөө зорилготойгоор явхад хүмүүсийн бизнес дээрэс нь амьдрал бүх зүйлүүд одоо хувь хүн өөрөө ч гэсэн өөрчлөгддөг байгаад байгаа. За нэгдүгээр шалтгаан энэ хоёрдугаар шалтгаан гэх юм бол миний хувьд гэхэд ямар ч одоо амьдралд юу барьж авах хэвээр яг амьдралд юу чухал юм бэ гэдгээ ерөөсөө мэддэггүй. Дээрэс нь өөрийнхөө үн цэнийг мэддэггүй явсан. Тэгээд энд сургалтанд сууж энийг амьдралдаа хэрэгжүүлснээр би өөрөө маш үнцэнтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Би өөрийнхөө үнцнийг мэдрээд эхлэхээр алсын хараандаа хүрнэ гэсэн тэр шалтгаан маань надад бүр зориг болж тодорхойлогдоод тэрнийхээ төлөө явах тийм хүчтэй болдог. Тэр хүчийг авахын төлөө л одоо энэ сургалтанд суух хэрэгтэй гэж би бодож байна. Энэ шалтгаан гэдэг маань одоо таны хичээлийн дотор байгаа тэр эрс зоригийн нууц юм шиг байна те. Одоо жишээлбэл асуудлыг шийдэхийн хувьд зориг хэрэгтэй, амжилтанд хүрэхийн тулд бас зориг хэрэгтэй. Энэ зориглох шалтгаанаа өөрийнхөө амьдралын тэр шалтгааныг олох хэрэгтэй юм ба шүү дээ. Таны энэ дөрвөн сэдв дотор бас далд тухамсар гэдэг сэдв байна. Тэ? Төсөөллийн хүч гэдэг сэдв байна. Энэ сэдвүүдийг харахад ерөнхийдөө ихэвчлэн сэтгэл судлалын одоо юун дээр суурилгадж заагдахар хичээлүүд харагдаж байна. Та далд тухамсрын талаар нэг товчхон бас манай сонсогчдод бас мэдээлэл өгөөч. Хичээл дээр чинь далд тухамсартай холбоотой ямар хэсэг явах гэж байгаа вэ? За, далд тухамсар гэдэг бол бидний ихэнхдээ одоо миний харж төлөвшсөн зүйлийн 80% нь одоо миний далд тухамсар өөрөө бүх зүйлийг одоо тогтоож авсан байдаг. Тэр тогтоож авсан зүйлээрээ ямар нэгэн зүйл дээр анализ хийхдээ тэр мэдээллийг надад араас нь өгдөг байгаа. Тэгэхээр яг үүнийг ингээд жишээн дээр ингээд өөрийнхөө жишээн дээр хэлэх юм бол би өөртөө ямар ч итгэлгүй байсан. Тэр нь юу вэ гэхээр манай аав бол жоохон маш их ширүүн зантай хүн байсан. Ер нь аргадаж биднэрт өөг юу заадаггүй, байнгын одоо зодож загнаж ингэж юм хийлэгдэг тийм хүн байсан. Тийм болохоор миний далд тухамсарт юу гэж яасан бэ гэхээр би бол ерөөсөө дандаа хэрэг хийдэг. Би болохоор юмыг сайн хийж чаддгүй учраас үргэлж одоо аавдаа загнуулдаг, зодуулдаг, зэмлүүлдэг байсан. Тийм болохоор би ямар ч зүйлийг одоо бүрэн дүүрэн хийхэд чадваргүй гэдэг тийм худал итгэл үнэмшил надад далд тухамсарт маань суугдсан байсан. Тэгээ энэ зүйлийг одоо давж гарахын тулд энэ зүйлийг одоо зөв болгохын тулд би өөрөөсөө маш олон зүйлийг хичээж гаргаж бодол санаа, сэтгэлгээ, үйлдэл тэр бүх үйлс бүх зүйлээ одоо ингэж захирч ингэж хэрэгжүүлсэн байгаа даа. Тэгээ тэрний үндсэн дээр миний амьдрал өөрчлөгдсөн. Тийм зүйлүүд байдаг. Зүгээр товчхондоо хэлдэг. Хичээл дээр бол маш дэлгэрэнгүй үзэн л дээ энэ талаар. Тийм байна. Баярлалаа тань. Тэгээд та одоо энэ хичээл чинь хизээ эхлэх үлээ? 4 сарын 19-ний өдөр орой 7 цагаас эхэлнэ. Нэгд өдөр юм байна те? Тий, нэгд өдөр орой 7 цагаас. За одоо хэрвээ таны хичээл сууя гэвэл хүмүүс яаж бүртгүүлэх вэ? Миний хичээл сууя гэвэл Alpha Academy-ийн гүйцэтгэх захирлын утастай холбогдож болно. Миний утастай холбогдож болно. 8870 тэг 6 байгаа. За та бас тэгээд Alpha Academy пэйж дээр бас мэдээллүүд байгаа бах те Facebook пэйж дээр. Тийм, Facebook пэйж дээр байгаа. Миний одоо юун дээр постууд явж байгаа. За баярлалаа. Тэгэд яг хөө би бас нэмээд хэлэхэд мэдээж Alpha Academy Facebook пэйжн дээр энэ цуврал хичээлийн дэлгэрэнгүй мэдээллүүд, багш нарын танилцуулгууд, бас сэдв, цаг, өдөр төлбөртэй холбоотой мэдээллүүд байгаа. Та бүхэн бас тийшээ ороод үзээрэй. За ямар ч байсан та манай подкастэнд ирж оролцсонд баярлалаа. Баярлалаа. Тэгээд би бас танаар маш их бахархчаагаас хэлмээр байна. За багшиг бол багшийн сургууль бэлддэг бол амьдралын дасгалжуулагч бол амьдрал өөрөө бэлддэг гэж ингэж үздэг. Тийм учраас та өөрийнхөө амьдралд одоо тулгарсан одоо тэр шалгууруудыг онцд аваад за туршлагаа одоо ингээд хичээл болгож боловсруулад өөрийнхөө үеийн болон залуучуудаа одоо заахаар ингээд тэмүүлээд явж байгаа таны энэ хүсэл тэмүүлэл шийдвэрийг хараад та болон таны багаар бахархж байгааг маань хүлээж авна. Баярлалаа.
За баярлалаа. Ингээд та бүхэн энэхүү хичээл алсын хараа, тэгээ сэтгэл зүй, далд хумсартай холбоотой өөрийн амьдрал тулгараад байгаа асуудлыг шийдээд хувийнхаа болон бизнесийнхаа нөхцөл байдал дотор алсын хараатай, зоригтой, тэмүүлэлтэй явъя гэж бодож байгаа бол бас нэгэн хүний одоо заах өнцгөөс амьдралдаа шин зүйлийг одоо хүлээж аваасаа гэж би та бүхнийг ятгаж байна. Мэдээж та бүхэн маш олон багшаас алсын хараа гэдэг сэдвүүд тухай хичээл сонссон баг. За магадгүй миний бас зарим хичээлүүдийг сонсч ирсэн баг. Би та бүхэн нэг зүйлийг дахин хэлэх ёстой. Шин сэдв гэж ер нь бараг байхгүй. Харин энэ сэдвийг хэн ярьж байгаа вэ гэдгээсээ болоод өөр болдог. Тийм учраас алсын хараа гэдэг энэ сэдвийг Цэгмэд багшийн өнцгөөс сонсоод түүний амьдралын туршлагаас суралцаад магадгүй миний хараагүй өөр өнцгөөс тэр харж байгаа. Магадгүй таны мэдрээгүй өөр өнцгөөс тэр бас мэдэрсэн байгаа. Тийм учраас та бүхэн Цэгмэд багшийн хичээл суугаад өөрийнхөө амьдралын туршлагыг нэг алхам бас өргөжлүүлээрэй гэж би та бүхнийгаа ятгаж байна. За ингээд энэ удаагийн одоо подкаст нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэн амьдралдаа одоо дутаж болохгүй хэдэн чухал зүйлүүдийн нэг бол урам зориг. Ялангуяа зөв, сайн урам зоригоор та хязгаарч дутаж болохгүй. Мотиватор подкаст бол таныг сайн зүйлд урамшуулахаар танд урам зориг өгөхөөр тэмүүлэн ажилладаг гэлээ. Ингээд мотиватор амар түвшин миний бие та бүхэн зориулан бэлтгэсэн энэ удаагийн подкастын хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаарыг та бүхэн заавал одоо хүлээн авч сонсороо. Өмнөх дугааруудыг ч гэсэн та бас ухрааж сонсох боломжтой байна. За ингээд бидэртэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.